Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бүр бодит биш юм шиг санагдахаар ийм нэг аимшигтай яргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2021 оны 2 дугаар сарын 15-нд Виржиниа мужийн Bassett гэх газар аав ээжийнхээ хамтаар амьдардаг Allie Michelle Broadway гэх 12 настай охин гэрийнхэн хажуунаас ор сураггүй алга болсон гэх дуудлага цагдаагийн газарт ирснээр энэ бүхэн эхэлсэн байдаг. За 12 настай охин алга болсон талаар энэхүү дуудлагыг хүлээн авсан даруйда цагдаагийн ажилтнууд охины гэрээс 80 майл буюу 130 км/градус дотор байх бүх гар утаснууд руу автомат сэрэмжлүүлэг илгээн 12 настай охин алга болсон талаар олон нийтэд мэдээлэлээд охиныг үдсэн харсан хүн байвал яаралтай 911 утсанд мэдээлэл нүү хэмээн тохиолол илгээсэн байдаг. Гэхдээ ер нь бол энэ үед цагдаагийн ажилтнууд яг хэн охиныг аваад явсан гэдгийг бараг л мэдчихсэн байгаа. Яагаад вэ гэхээр өмнөх өдөр нь буюу 2 дугаар сарын 14-нд Instagram-ийн аюулгүй байдлыг хянан зохицуулах багаас цагдаагийн газарт нэгэн мэдээлэл ирсэн байдаг. Энэхүү мэдээлэл нь болохоор с ижигтэй хэмээн гарчиглагдсан 12 настай охины 21 настай нэгэн эрэгтэйтэй хоорондоо харилцсан чат байсан бөгөөд с ижигтэй гэж үзэгдэхээр ийм ангилалд багтахаар чат тэд хоорондоо бичилсэн байсан тул Instagram-ийн аюулгүй байдлыг хянан зохицуулах багаас цагдаагийн газар руу мэдээлсэн нь энэ. Яг Instagram дээр тэд хоорондоо юу ярьсан гэдг нь тодорхойгүй. Гэхдээ Instagram-аас бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд хийгдсэн тусгай системүүд байдаг. Эдгээр системүүд нь болохоор бага насны хүүхэдтэй холбоотой янз бүрийн хууль бус зураг бичлэгүүдийг олж илрүүлдэг, олон нийтэд тарахаас сэрэмжилдэг. Цаашлаад бага насны хүүхдүүд Instagram хаяг нээгээд Instagram ашиглаж байгаа тохиолдолд suspicious буюу с ижигтэй зүйлс хүүхдүүдийн хаяг дээр илэрсэн үед үүнийг нь хариуцаж аваад хяндаг ийм баг байд юм бэлээ. Тэгэхээр энэхүү бага насны хэрэглэгчдэд зориулагдсан хийгдсэн аюулгүй байдлыг нь хянах систем нь энэхүү 12 настай охины нэгэн эрэгтэйтэй хоорондоо бичилцэж байгаа чатыг нь олж илрүүлээд с ижигтэй хэмээх ангилалд багтна хэмээн тохиолол илгээсэн гэсэн үг. Уг нь бол хамгийн доод тал нь 13 настай байж Instagram хаяг нээж болдог. Гэхдээ 13-аас доош насны хүүхдүүд төрсөн он сараа худлаа хэлж оруулаад хаяг нээх тохиолдол мэдээж маш их гардаг. Ингээд Instagram-ийн аюулгүй байдлын багаас энэхүү мэдээллийг хүлээн авсан цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан тэрхүү 12 настай охины байршлыг нь болон гэрийнх нь хаягийг шалгаад үзэхэд Виржиниа мужид байдаг гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хүүхдийн эсрэг цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Виржиниа мужийн цагдаагийн газар руу холбоо бариад энэ талаар мэдээлснээр энэхүү яригадаад байгаа 12 настай охин нь яг одоо алга болчиход байгаа Allie Broadway гэдэг нь тодорхой болсон байдаг. За тэрхүү Allieтэй Instagram-аар чат бичилцээд байсан эрэгтэй бол 21 настай Texas-д амьдардаг Caleb Merritt гэх эрэгтэй. Цагдаагийн ажилтнууд энэхүү эрэгтэйгийн талаар судлаад үзэхэд хэдхэн хоногийн өмнө Texas мужаас Virginia муж руу буюу Allieгийн амьдардаг газарт ирсэн болохыг нь олж тогтоосон байдаг. Ингээд цагдаагийн ажилтнууд Caleb гэх энэхүү эрэгтэйг утасных нь байршлаар хаанагаа гэдгийг нь тогтоогоод нэгэн жимний шүршүүрт усанд орж яхад нь очиж түүнтэй уулзсан байгаа. Гэхдээ тухайн үед цагдаа нарт түүнийг Аллид ямар нэг муу зүйл хийсэн гэд барьж аваад хорихоор ямар ч тийм нотлох баримт гэхэр зүйл байгаагүй. Instagram дээр бичилдсэн байсан өнөөх чатнууд нь ч гэсэн с ижигтэй гэх ангилалд багтахаар боловч яг хууль бус зүйл бол тэрхүү чатн дээр нь байгаагүй юм байлээ. Дээрээс нь тэдэнд Caleb-ийн биед нэгжлэг хийх зөвшөөрөлч мөн байгаагүй тул утсыг нь хурааж аваад түүнээс хэдэн асуулт асууж байгаа л явуулсан. Үүнийхээ дараа цагдаагийн ажилтнууд Аллигийн гэртэн мөн очиод аав ээжтэй нь уулзаад аав ээжээс нь зөвшөөрөл аваад охиных нь утсыг ч мөн шалгаж үзгээр хурааж авсан байдаг. Гэтэл яг дараагийн өдөр нь ингээд Аллигийн гэр бүлийнхэн охиныг ор сураггүй алга болсон талаар цагдаагийн газарт мэдээлсэн нь энэ. Ер нь бол тэгэхээр охиныг хэн аваад явсан бэ гэдг нь ойлгомжтой. За тэгэхээр анх Allie Caleb хоёр хэрхэн танилцсан бэ? Allie алга болохоос жилийн өмнө буюу 11 настай байхдаа Caleb-тай Instagram-аар чат бичилцэн танилцсан. Эхэндээ Caleb өөрийгөө түүнд 14 настай хэмээн худал хэлсэн бөгөөд тэд бараг өдөр бүр хоорондоо чатаар харилцсан. Зурус бичилцэж агаад Caleb-ийн санаачилгаар тэд Discord дээр хоорондоо харилцаж эхэлсэн. Discord дээр хоорондоо харилцаж эхлэх болсон ч гэсэн цаана бас учиртай. Жишээ нь Instagram-ийн чатаар Caleb түүнтэй хамаагүй зүйлс ярьж янз бүрийн зураг бичлэг түн рүү явуулж болохгүй гэдгээ сайн мэдчихсэн байгаа. Тиймээс Discord дээр хоорондоо харилцаж эхэлснийхэн дараа Caleb Аллигаа сонин гаж зүйлсийг хүсэж эхэлсэн байдаг.
Нэг удаа бүр охиныг өөрийнх нь нэрийг Caleb гээд гуйн дээрээ хутгаар сийчээд зургийг нь дараад явуул хэмээн хэлсэн ба Али ч үүнийхэн дагуу гуяа зүсээд нэрийг нь гуйн дээрээ сийчсэн байдаг. Хөөрхий 11 настай охины хувьд бол Caleb нөгөө дурлсан хөвгүүн нь. Али эмээдээ хүртэл 14 настай нэг хөвгүүнтэй харьцаж байгаа гэдгийг хэлжсэн бэлээ. Эмээн ч гэсэн хүүхдүүд хоорондоо зүгээр л найзалж байгаа байлгүйгээд нэг их тоогоогүй. Үүнээс хойш удалгүй Caleb Алид өөрийнхөө жинхэнэ насыг ч мөн хэлсэн. Гэхдээ тэрээр би чамд хайртай болохоор л насаа худлаа хэлсэн. Жинхэнэ насаа хэлчих юм бол чамааг надад хайргүй болчихно гэж айсан. Гэх мэт солиотой юм ярьж хөөрхий охины толгойг нь ирүүлсэн байдаг. Али ч гэсэн Caleb-ийн хэлсэнд итгээд түүнтэй харилцаа бол зогсоогоогүй. Ингээд бараг бүтэн 1 жил хоорондоо харилцсны дараа Caleb Алигаас намайг цагдаа нар хайж байгаа болохоор би зүхтахаар бэлдэж байгаа. Чи надтай хамт зүхтах уу хэмээн асуусан. Али харин түүнд би сайн мэдэхгүй байна. Аав ээжээсээ холдно гэхээс айж байна. Гэхдээ манай байшингийн ард талд шивгүү модтой ой байдаг. Чи тэнд ирээд амьдрах юм бол хинч чамайг олохгүй байх хэмээн хэлснээр Caleb Texas мужаас Virginia-д нүүж ирээд бүр Алигийн гэрийнх нь ардхан талд байх ой модон дунд майхан бариад хэд хоногийн турш амьдарсан байгаа. Энэ хооронд Али Caleb дээр очион түүнд гэрээсээ хоол хүртэл зөөж өгчээсэн бөгөөд энэ үед Caleb охинд ямар нэгэн муу зүйл хийгээгүй. Гэхдээ түүнийг өөртөө хамт зүхтахыг ятгсаар л байсан. За харин яг энэ үеэр нь цагдаагийн газарт мэдээлэл ирээд тэрхүү мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд Caleb-ийг жим дээр шүршүрт орж явахад нь түүнтэй очиж уулзсан шүү дээ. Тэгвэл яг үүний дараа Caleb буцаа хураалгачаад майхан дээрээ буцаж ирээд Алиг өөр дээр нь ирэхийг хүлээж агаад эренгүүт нь түүнийг машиндаа суулгаад аваад явсан байдаг. Алигийн аав ээжийнх нь хувьд бол юу ч мэдээгүй охиныгоо ой мод руу ороод тэнд танихгүй эрэгтэй хүн дээр очиод байна гэдэг ямар ч бодол тэдэнд төрөөгүй байгаа. За ингээд охиныг алга болсны дараа мөрдөгчөөд тэдний байршлыг нь тогтоохоор оролдон араас нь хөөж явсаар 4 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 19-нд Caleb Ali хоёрыг North Carolina-д байхад нь барьж авсан байдаг. Харамсалтай нь энэ 4 хоногийн хугацаанд Caleb Alid бэлгийн хүчээр хилэл үлдэж байсан гэдг нь ч мөн удалгүй тогтоогдсон. Уг нь Ali охин Caleb-тэй хамт гэрээсээ сухтах ямар ч бодлого байсан гэж сүүлд ярьсан байлээ. Тухайн үед Caleb Ali руу ойрлон яг одоо машин цуу хэмээгт нь охин сандарсандаа машинд нь ороод суусан. Охиныг олох үед тэрээр 4 хоногийн турш бараг л юм идэж уугаагүй. Дээрээс нь маш их айж сандарсан байдалтай. Ерөн сэтгэл санааны хувьд ч тэр, бие махбодын хувьд ч тэр гүн хямралд ороод ярьж чадахгүй байсан тул 9 сарын турш эмчийн хяналтанд доор сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсний эцэст баг багаар буцаад ярьж эхэлсэн байдаг. Тэгэхээр 12 настай юу ч мэдэхгүй ийм жаахан охин 4 хоногийн турш ямар аимшигтай зүйлсийг үзэж туулсан болоод бүр ярьж чадхаа болсон байх вэ гэд бодохоор л бүр аимшигтай. За Caleb-ийг барьж авсны дараа тэрээр өөрөө хүн хулгайлсан мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрсөн тул энэ эрэгтэй холбоотой шүүх хурал бол болоогүй. Түүн шүүхээс 34 жилийн хорих ялыг оноосон байдаг. За харин энэ явдлаас 9 сарын дараа буюу 2021 оны 11-р сард Angel Ameda гэх 21 настай нэгэн эрэгтэй зөвшөөрлгүйгээр биедээ галт зэвсэг авч явсан хэрэгээр цагдаа нарт баривчлагдсан хоригдсон. Цагдаагийн ажилтнууд Angel-гийн нэтгээдийн гэрт нь нэгжлэг хийгээд үзэхэд гэрээс нь нэмээд дахиад өөр буунууд олдсон ба буунуудтай хамт сатан буюу чөтгөрийг шүтсэн тийм тэмдэглэгээнүүдийг зурсан цустай цааснууд гэрийнх нь булан тохой бүрээс олдсон байдаг. Гэхдээ өөр нэг хачирхалтай зүйл нь тэрхүү чөтгөрийн тэмдэглэгээ зурсан цааснуудын булан дээр нь 764 гэсэн тоонууд зурагдсан байгаа гэдгийг цагдаагийн ажилтнууд олж анзаарсан байгаа. Ингээд цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийгээд дараа нь утас болон компьютер, iPad зэргийг нь хурааж аваад шалгаад үзэхэд Angel-ийн өөр нэг аимшигтай гэмт хэрэг нь ил болсон байдаг. Angel нэгэн 14 настай охиныг хайлган сүрдүүлж, охиноор хууль бус нэмэх 18 төрлийн бичлэгүүд хийлгээд Discord дээр түүнийгээ зарж мөнгө олж исэн гэдг нь илэрсэн байгаа. Хохирогчийн хувийн мэдээлэл бол олон нийтэд ил болоогүй. Гэхдээ хохирогч 14 настай анх Angel-тэй Minecraft тоглож байгаад танилцсан. Анх энэхүү 14 настай охин Angel-ийг мөн л өөрийнхөө насны хөвгүүн гэж бодсон байгаа. Эхэндээ тэд хамт тоглоом тоглодог найзууд болоод дараа нь өдөр болгон хамт тоглоод Angel охины итгэлийг нь олж авсан. Дараа нь охинд хоёулаа Discord дээр харилцчихъя гэд охиныг Discord руу оруулсан бөгөөд үүнийхээ дараа мөн л найз шиг жүжиглээд охиныг өөртөө улам итгүүлээд
охиныг өөрийнхөө нүцгэн зургийг дараад өөрлөө нь явуулахыг ятгаж эхэлсэн. Тэгээд тэрхүү зургуудаа ч охиноос авсан байдаг. Үүнийхээ дараа Энжел өөр нэг бүлэг этгээдүүдийн хамтаар охиноос гадна өөр яг түүний насны хүүхдүүдийн дунд тоглоом тоглуулад янз бүрийн хүсэхгүй зүйлсийг нь хийлгээд бүр биен дээрээ хутгаар тоос ийж эсвэл миний нэрийг бич гэх мэт ийм зүйлсүүдийг хийлгэж эхэлсэн. Мэдээж тэнд байсан хүүхдүүд эдгээр зүйлсийг хийхийг хүсээгүй. Харин Энжел болон түүний найзууд нь тэрхүү хүүхдүүдийг сүртүүлэн хэрвээ өөрсдийнх нь хийсэн зүйлсийг хийж үгэнд нь орохгүй бол нүцгэн зураг бичлэгүүдийг чинь бас биен дээрээ миний нэрийг сийж чагаах чинь найзуудад чинь үзүүлнэ. Сургуулийнханд чинь тараана. Гэр бүлийнхэн рүү чинь явуулна хэмээн сүртүүлдэг. Тэгээ хамгийн аимшигтай нь анх Энжел галт зэвсэг зөвшөөрөлгүй биедээ авч явсан хэрэгээр цагтаад баригдаад шалгагдаагүй байсан бол хөөхөн охин дахиад хичнээн ч удаан ийм байдалтай явах байсан гэдг нь тодорхойгүй. Харин охины гэр бүлийнхэн эргэн тойрныхон хүмүүс энэ талаар нь огт мэдээгүй байсан байгаа. За энэ үеэс эхлээд ер нь бол мөрдөгчөд Discord дээр юу болоод байна гэд ер нь бага багаар судлаад мөрдлөгөө явуулж эхэлсэн байдаг. Өмнө нь хэлсэнчлэн Энжелийн гэрээс олдсон цааснууд дээр 764 гэсэн тоо байгаад байсан да. Тэгвэл энэ нь Discord дээр байх нэгэн нууцлаг группийн нэр болж таардаг. За энэ групп руу хүссэн хүн нь join хийгээд гишүүн нь болоод орох боломжгүй. Заавал группийн гишүүдийнх нь нэгнээс invite буюу урилга хүлээн авч иж тэр групп руу нэгдэх боломжтой болдог. Энжелийн хувьд бол мэдээж энэ группийн гишүүн. Тэгсэн бас болоогүй айлыг хулгайлсан Калиб мөн энэ группийн гишүүн болж таардаг. Ингээд мөрдөгчөд энэхүү Discord дээрх группийг ажиглаад яг ямар хүмүүс энэ группт байна гэдгийг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн байгаа. Тэгсэн чинь удалгүй өөр нэг аимшигтай хэрэг ил болсон. Энжелийг цагдаа нарт баригдахаас ч өмнө буюу 2021 оны 4 сард нэгэн хүн амны хэрэг гарсан бөгөөд хэргийг үйлдсэн этгээд болох 17 настай Германы иргэншилтэй Нино Люсиано гэх эрэгтэй нь Discord дээр лайв стрим буюу шууд дамжуулалт хийн 75 настай нэгэн эмэгтэйг хутгалан хоолойг нь зүсэж амь насыг нь хөнөөсөн байгаа. Мэдээж тэрээр тэр дороо цагдаагийн ажилтнуудад баригдсан. Гэхдээ Нино гэх энэхүү этгээд нь 75 настай эмэгтэйгийн амь насыг хөнөөхөөс өмнө буюу 2-7 хоногийн өмнө өөр нэгэн 82 настай эрэгтэйгийн биед халдан түүнийг зодож танхаарсан бичлэгээ мөн л Discord дээр оруулсан байсан. Энэ хэрэг бол Германд гарсан хэрэг. Мөрдөгчид түүнээс яагаад гэмт хэрэг үйлдэх болсон талаар нь асуухад би өөрийгөө 764-ийн гишүүн гэдгээ нотлохыг хүссэн. Ингэж байж л би дээшээ шатахиж миний нэр хүнд улам өснө хэмээх ийм хачин зүйлийг ярьсан байдаг. Тухайн үедээ бол Германы цагдаагийн газар үүнийг нэг тоож авч хэлэлцээгүй юм байлээ. Өсвөр насны хүүхдүүдийн л хоорондох нэг утгагүй зүйл гэж бодоод орхисон байгаа. Гэтэл яг үнэндээ энэ нь тэдний бодож ирсноос ч илүү аимшигтай зүйл байсан болж таарсан. За Энжелийг барьж авсныхаа дараа 764 гэх энэ группийг шалгаж исэн мөрдөгчөд Ниногийн 75 настай эмэгтэйг хөнөөснийхаа дараа Telegram дээр оруулсан бичлэгийг нь олж үзсэн байдаг. Нино Discord дээр лайв стрим хийснийхаа дараа Telegram дээр өнөөх бичлэгээ оруулаад би яг өөрийгөө бурхан шиг мэдэрч байна. Би хэн үхэхийг бас хэн амьдрахыг шийднэ хэмээн бичсэн байсан. Тэгээ болоогүй бүр Нино баривчлагдах үедээ гарн дээрээ 764 гэсэн шивээстэй байсан байгаа. Ингээд Нино гэх энэхүү этгээдэд 14 жилийн хорих ялыг шүүхээс оноосон байдаг. За 764 гэх энэ группийн талаар судалж исэн мөрдөгчөд хэдэн сарын өмнө Германд гарсан энэхүү гэмт хэргийн талаар олж мэдээд ямар аимшигтай том зүйлийн араас явж байгаа гэдгээ энэ үед ухаарсан. Харин үүний дараа 2022 оны 9-р сарын 21-нд 34 настай Джон Скотт гэх эрэгтэй бага насны хүүхэдтэй порн бичлэг хийсэн мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр гэртээ байж байхдаа баривчлагдсан байдаг. Тэрээр мөн л өнөөх 764 гэх группийн гишүүн дээрээс нь эдгээр бичлэгнүүдийнхаа линкийг нь Discord дээр тараан хүмүүст үзүүлдэг байсан. Мөрдөгчөд түүний компьютер болон утсан дээрээс нь нийт бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж байгаа 10 бичлэгийг нь олсон байдаг. Тэгээ бүр Джон гэх энэ этгээд нь 764 гэх групптэй би хүүхдүүд хүчинтдэг гэсэн ийм нэрээр байдаг. Ер нь энэ нэг балай 764 гэх группийн бүх гишүүд нь мэдээж жинхэнэ нэрээрээ энд байдаггүй. Дандаа нэг иймэрхүү гаж шижиг нэрнүүд өөрсдөө өгдөг. За харин энэ явдлаас 6 сарын дараа буюу 2023 оны 3 дугаар сард мөрдөгчөд энэхүү 764 гэх группийг үндэслэгч, үүсгэн байгуулагч этгээдийг олж баривчилсан байдаг. Гэтэл энэхүү этгээд нь ердөө 17 настай Брэдли Кейден гэх Texas амьдардаг ийм этгээд.
Тэгээ болоогүй бүр Брэдли баригдахаасаа 2 жилийн өмнө буюу 15 настай байхдаа 2021 онд энэ 764 гэх нэртэй группээ Discord дээр нээсэн бэлээ. Тэрээр 15 настай байхдаа сургууль дээрх дээрлэхэлтээс болоод сургуулаасаа гарсан. Түүнийг 10 настай байх үед нь аав ээж хоёрын салаад ээж нь гэрээсээ явснаас хойш Брэдли маш дотгошоогоо хүнтэй ч юм ярьдаггүй. Ер нь айл болох өдөржин өрөөндөө ганцаараа байж байдаг ийм хүүхэд болсон байгаа. Тэгээд 15 настайдаа сургуулаасаа гарах үедээ энэ нь бүр дордоод ийм аимшигтай зүйлсийг хийж эхэлсэн нь энэ. Брэдли өөрийгөө шашны буруу урсгалын толгойлогч хэмээн нэрлэдэг. Тэгээд өөрийнх нь бүлэгт элсэх хүсэлтэй хүмүүст янз бүрийн даалгавар өгөөд түүнийг нь биелүүлэх юм бол бүлэгтээ элсүүлдэг. Нөгөө Германд 75 настай эмэгтэйгийн хоолойг нь зүсэж амь насыг нь хөнөөсөн итгээд мөн л энэ бүлэгт нь элсгээд ийм аимшигтай зүйлс хийсэн болж таарч байгаа юм. Брэдли 764 гэх групп дээрээ Феликс гэх нэрээр байдаг. Тэгээд энэхүү группт нь байгаа гаж донтой нөхдүүд яг юу хийдэм бэ гэхээр тэд Minecraft, аль эсвэл Roblox гэх мэт бага насны хүүхдүүд ихэвчлэн тоглодог ийм тоглоомуудыг тоглож байгаад тэндээсээ 8-аас 17 насны хүүхдүүдийг олж онилоод эхэндээ тэдэнтэй хамт тоглоод найз шиг байгаад итгэлийг нь олж авсныхаа дараа энэхүү Discord дээрх групптээ орохыг санал болгодог. Энэ группт орсныхан дараа хүүхдүүдээс өөрсдөөс нь мэдэж авсан хувийн мэдээллүүдийг нь ашиглаад айлгаж сүрдүүлэн янз бүрийн зүйлсийг хүүхдүүдээр хийлэгдэг. Брэдли бүр нэг удаа 13 настай охиныг тэжээдэг хамстер буюу усан гахаага халаад бичлэгийг нь хийгээд өөрлөө нь явуул гэсэн зааврыг өгсөн байдаг. Харин энэхүү хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгч энэ бичлэгийн талаар ярихдаа өөрийнх нь үзэжсэн хамгийн сэтгэл өвтгөм ийм бичлэг байсан хэмээн ярьсан байт юм байлээ. Ер нь бол тэд маш олон төрлийн аимшигтай зүйлсүүдийг хүүхдүүдээр хийлэгдэг. Гэхдээ тэдний хамгийн түгээмэл хийлэгдэх зүйлс нь бага насны хүүхдүүдийг өөрсдөө ямар нэг байдлаар бэртээж гэмтээ, гараа зүс, өөрийгөө тамал, хайртай амьтнаа бас тамалж ал, аль эсвэл нэмэх 18 төрлийн бичлэгүүдийг хийгээд өөрсдрөө нь явуул гэх мэт иймэрхүү гаж зүйлсийг хийлэгдэг. За 764 гэх энэ группийг үүсгэн байгуулагч 17 настай Брэдли шүүхээс 80 жилийн хорих ялыг авсан. Гэхдээ энэ бүхэн ингээд дуусаагүй. Түүнийг баригдсны дараа 21 настай Франческо гэх Discord дээр болохоор Райли гэх нэрээр байдаг эрэгтэй энэ 764 гэх группийн толгойлогч нь болсон байгаа. Мөрдөгчөд энэхүү этгээдийг ч мөн хэдэн сарын дараа олж авч баривчилсан бөгөөд түүний компьютер болон утсан дээрээс нь мөн л бага насны хүүхдийн порн бичлэгүүд олдсон байдаг. За үүний дараа 2023 оны 9 сард FBI-аас бүр 764 гэх энэ группийн талаарх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэсэн. Энэхүү бүлэг хүмүүс нь бага насны хүүхдүүдийг онилж тэднэр хууль бус зүйл хийлэгдэг бөгөөд үндсэн групп нь бол Discord дээр байдаг. Гэхдээ тэд хохирогчдоо ихэвчлэн Roblox, Twitch, SoundCloud болон Minecraft дээрээс олдог. Өөр нэг асуудалтай зүйл нь гэвэл ийм этгээдүүдийг барьж авахын тулд нэлээд цаг орно. Мэдээж тэд Discord дээр ч тэр өөр сошиал платформуд дээр ч тэр өөрсдийн жинхэнэ нэрээ болон хувийн мэдээллээ үнэн зөвөөр оруулдаггүй. Тэгэхэр мөрдөгчүүд эдгээр этгээдүүдийг барьж авахын тулд илүү удаан хугацаа зарцуулдаг. Ингэж удаан хугацаа зарцуулахын хэрээр энэ хооронд дахиад хэдэн ч хүүхэд тэнд хохирч байгааг мэдэх боломжгүй. За ингээд 764 гэх энэ бүр сүлжээ болцсон бүлэг хүмүүстэй холбоотой баривчилгаанууд бол хийгцээр байсан. Франческо гэх этгээдийг баривчлагдсны дараа 764 группийн шинэ толгойлогч орон томилогдсон 47 настай Марк Тоттен гэх нэг хэсэг тоглоом тоглож стрим хийдэг байсан этгээд мөн удалгүй баривчлагдсан байдаг. Марк гэх энэхүү этгээдийн гэрээс нь мөн л бага насны хүүхдүүдийн порн бичлэгүүд олдсон ба үүнээс гадна бага насны хүүхдүүд өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хэрхэн гэмтээж байгаа бичлэгүүд ч мөн олдсон байдаг. Шүүхээс түүнд 30 жилийн хорих хайлыг оносон. Үүнээс хэдхэн хоногийн дараа Канадад байх 14 настай өөр нэгэн хүү мөн л баривчлагдсан байгаа. Энэ 14 настай хүүхдийн хувьд насанд хүрээгүй тул хувийн мэдээлэл нь олон нийтэд ил болоогүй. Гэхдээ тэрээр мөн л 764 гэх энэ группийн гишүүн нь бөгөөд өөртөө адилхан бага насны хүүхдүүдийн хууль бус бичлэг болон зургуудыг нь цуглуулan Discord дээр тарааж агаад баригдсан байдаг. Дараа нь 2024 оны 2 дугаар сарын 10-нд Kyle Spitz гэх Теннесси мужид амьдардаг мөн л нөгөө 764 гэх группийн гишүүн ийм этгээд баривчлагдан 30 жилийн хорих ялаар шийдгүүлсэн. Тэгэхээр эндээс харахад бол энэхүү группт байдаг гишүүд нь янз бүрийн насны хүмүүс байгаа.
Өсвөр насны 14 настай хүүхдээс ахуулаад бүр 30, 40, 50 насны этгээдүүд хүртэл энэ группт хамаарагддаг. Энэ Kyle гэх Tennessee мужаас баригдсан этгээдийн хувьд болохоор насан туршаагүй хүүхдүүдээр порн бичлэг хийлэгдээс гадна өөрөө бас янз бүрийн амьтдыг тамлаад тэрхүү бичлэгээ Discord дээр оруулдаг ийм этгээд. Харин үүний дараа 19 настай Англид амьдардаг Cameron гэх этгээд мөн л бага насны хүүхдүүдээр хүсээгүй зүйлсийг нь хэлгэж бичлэг болгуулан аваад тэрхүү бичлгүүддээ Discord дээр тарааж ирсэн гэдг нь тогтоогдсон баривчлагдсан байдаг. Cameron гэх энэхүү этгээдийн хувьд тэрээр шүүхээс 6 жилийн хорих ялыг авсан ба түүний хохирогчдийнх нь хамгийн бага нь 12 настай охин байсан. За ингээд FBI-аас дахин хүмүүст анхааруулга болгон нэгэн мэдээлэл хийсэн байдаг. Тэрхүү мэдээллийн дагуу бол нийт 23 улсад энэхүү 764 гэх группийн гишүүн гэгдэх этгээдүүд баривчлагдсан хоригдсан байгаа. FBI-аас хийсэн мэдээлэл дээрээ 764 групптэй холбоотой зүйлс үнэхээр бодит зүйлс биш юм шиг сонсогдож байгааг мэдэж байна. Гэхдээ харамсалтай нь энэ бүхэн үнэн. Зөвхөн нэг хотод, нэг мужид эсвэл нэг улсад тохиолдоод байгаа зүйлс биш. Дэлхийн өнцөг булан бүрт 8-аас 17 насны хүүхдүүд өдөр тутамд хохирогч болсоор байна хэмээн хэлсэн байдаг. За бүр FBI-аас мөрдлөг явуулж авах үедээ энэ 764 гэх групп дээр байх L-Book гэх нэртэй номыг тэд олсон юм байлээ. Энэ ном нь болохоор хохирогчдын нэрсийн жагсаалт, гэрийн хаяг, хаана хинтэйгээ амьдардаг, аль сургуульд сурдаг, гэр бүлийнхнийх нь зураг, аав ээжийнх нь ажлын газрын хаяг гээд хохирогчдын талаар тэдний эсрэг ашиглаж болох бүх хувийн мэдээллүүдийг нь жагсаан бичсэн ийм ном. Тэгээ эдгээр этгээдүүд нь болохоор ихэвчлэн хохирогчдын итгэлийг нь олж аваад хохирогчдоос өөрсдөөс нь авсан зураг бичлгүүдээрээ тэднийг айлган сүрдүүлдэг. Эсвэл гэрээчийн хаягийг мэднэ, гэр бүлийнхнийг ч мэднэ, найзуудыг ч мэднэ, хэрвээ чи бидний хүссэн зүйлийг хийхгүй бол хайртай хүмүүсийг чинь ална хэмээн тэднийг сүрдүүлдэг. За 764 гэх группийн талаар ингээд олон нийтэд ил болоод ирэх үед нэгэн хохирогч охин гарч ирээд энэ групптэй холбоотой өөртөө тохиолдсон зүйлийн талаар мөн ярьсан байдаг. Охиныг Trinity гэдэг бөгөөд 3 жилийн турш 764 гэх группээс ирэх дарамт шахалт айдас дунд амьдарсан. Хамгийн анх Trinity өсвөр насны дээрээд аав ээжтэйгээ ойлголцохгүй маш их ганцаардах болсон тул яг ийм байдалтай байх үедээ Discord дээр өсвөр насныхан хоорондоо нийлээд өөрсдийн асуудлаа ярьдаг, найзуудтай болдог ийм групп чатыг олсон байгаа. Тэрхүү групп чатн дээрээс тэрээр MK Ultra гэх нэртэй нэгэн этгээдтэй танилцсан байдаг. Эхэндээ тэд хоорондоо яг л найзууд шиг байжгаад MK Ultra гэх этгээд охины итгэлийг олж авсныхаа дараа хувийн амьдралынхаа талаар асуултуудыг асууж эхэлсэн. Танаа хаана байдیں, хинтэйгээ амьдардیں, ямар сургуульд явдیں гэх мэт. Дараа нь удалгүй энэхүү этгээд Trinity рүү хүмүүсийг өөрсдөө гэмтээж гар хөлөө зүсж байгаа бичлгүүдийг нь явуулаад чи стресстэй байх юм бол энийг туршаад үз. Маш гоё мэдрэмж авна гэх мэт зүйлсийг ярин охины толгойг нь эргүүлж эхэлсэн. Trinity ч үүнд нь итгэн эхэндээ явуулсан бичлгүүдийг нь үзэж аваад дараа нь бүр өөрийгөө гэмтээгээд үүнийгээ бичлэг болгоод MK Ultra гэх этгээд рүү явуулсан байгаа. За эдгээр зүйлс нь цаашид бүр даамжраад MK охиныг өөр янз бүрийн бичлэг хийгээд өөрлөө нь явуулахыг шаардаж эхэлсэн. Харин энэ үеэр охины ээж нь түүнийг нэг л биш байгаа гэдгийг нь олж анзаарсан байгаа. Тэгээд охиныгоо хэсэг ажиглаж агаад утсаараа оролдох үедээ л охин нэг өөр ааш авир гаргаад байгааг нь анзаараад утсыг нь хурааж аваад Wi-Fi-а унтраасан боловч энэ үед охин нь бүр уйлж орлоод би бичлэг хийхгүй бол намайг алан штэ гэд бөө юм болсон. Ээж нь бүр сүултээ аргаа бараад түүнийг сэтгцэн эмнэлэг төртөл хэвтүүлэхээр оролцсон байдаг. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө MK Ultra гэх этгээд Trinity-д чи ээжээгээ алчих. Чамайг ээжээгээ алчих юм бол би чамайг гэрээс чинь очиж аваад хоёулаа бүх газраар аялж зугаалаад замдаа хүмүүсийг алъя хэмээн хэлсэн байдаг. Хамгийн аимшигтай нь Trinity энэ үед үнэхээр л ээжээгээ хөнөөх талаар бодсон байгаа. Гэхдээ ээжтэй гэмтэл учруулахгүй тулд өөрийгөө хөнөөхөөр шийдээд Discord дээр live stream буюу шууд дамжуулалт эхлүүлэн амиа хорлохоор оролцсон ба энэ үед энэхүү шууд дамжуулалтыг нь үзчихсэн хүмүүс тэр дундаа 764 гэх группийн гишүүд түүнийг дэмжин альвэ гялс гараад үсээрээ чи чаднаа гэх мэт комментуудыг биччихсэн байгаа. Аз болж охин аврагдсан, ээж нь түүнийг олоод охин эмнэлэгт хүргэгдснээр амь нас нь аврагдсан байдаг. Үүнээс гадна өөр нэг аимшигтай явдал гэвэл энэ 764 гэх группийн нэг гишүүний Discord дээр нийтлсэн байсан зүйлсийг мөрдөгчд олж уншаад шуурхай арга хэмжээ авч энэхүү этгээдийг баривчилснаар өөр нэгэн 14 настай охины амь нас аврагдсан байдаг.
За юу болсон бэ гэхээр энэхүү этгээд нь 14 настай охиныг сүрдүүлэн тэжээдэг хоёр нохоогоо ал хэмээн тушаалсан ба охин энэ үед нь үгүй хэмээн хэлсэн байгаа. Харин тэрхүү этгээд өөрийн Discord дээрээ би энэ охиныг алах хэрэгтэй болгаалчээ. Гэрлүүгөө явж байхад нь буудаад цогцыг нь хүчлэн хийгээд хайлуулчихна. Энийгээ та нарт лайв стрим хийж үзүүлнэ хэмээн бичсэн байсан. Мөрдөгчид яаралтай өнөөхөн 14 настай охиныг олоод нууцаар ажиглаж байсан ба энэ үед үнэхээр л нөгөө Discord дээрээ нийтлэл бичсэн этгээд охиныг дагаад явж байхад нь түүний газар дээр нь барьж авсан байдаг. Гэхдээ яг энэ этгээдийн хувийн мэдээлэл олон нийтэд мөн л ил болоогүй. Тэгэхээр ер нь бол энэхүү этгээд нь өөрөө бас насан туршаагүй хүүхэд байх өндөр магадлалтай гэсэн үг. За үүний дараа 2025 оны 4 сард мөрдөгчид өөр хоёр этгээдийг мөн баривчилсан. Энэхүү хоёр этгээд нь 764 Inferno гэх группийн толгойлогчид болох нь тогтоогдсон байдаг. За энэ 764 Inferno гэдэг нь болохоор 764 группийн нэг салбар групп юм бэлээ. Бүр аимшигтай ингээд салбар группэд болоод хүртэл ийш тийшээ тархацсан. Энэхүү баригдсан хоёр этгээдийн нэг нь бол Prison Nepal гэх Discord дээр Trippy болон MK Ultra гэх нэрээр байдаг этгээд. Тэгэхээр өмнө нь яригдсан Trinity охиныг 3 жилийн турш дарамталж айлган сүрдүүлээд сүүлд нь ээжээгээ алчих гэж ятгаад бүр дараа нь амиа хорлохыг нь дэмжиж шууд дамжуулалтыг нь үзээд сууж исэн этгээд бол энэ хүн байх нь. Ингээ болоогүй энэхүү этгээд нь бүр гарын авлага гаргацсан. Шинээр группт нь орж ирж байгаа гишүүдтэй энэхүү гарын авлагаа тарааж өгдөг. Энэхүү гарын авлаган дээр нь болохоор хаанаас ямар платформ дээрээс бага насны хүүхдүүдийг олоод тэдний итгэлийг олж авах вэ? Ямар хүүхдүүдийг онилж хохирогчоо болгох вэ? Хувийн мэдээллийг нь хэрхэн цуглуулах вэ? Цуглуулсан хувийн мэдээллээ хэрхэн өөрсдийнхөө нисрэг ашиглах вэ? Гэсэн ийм зүйлсийн талаар бичсэн ийм гарын авлага. За Discord дээр MK Ultra гэх нэрээр байдаг энэхүү этгээд нь болохоор одоогийн байдлаар хоригдож байгаа. Шүүхээс түүнд яг ямар ял өгөх нь хараахан тодорхой болоогүй байгаа юм билээ. За ер нь бол нийт 764 гэх групптэй хамааралтай 250 орчим баривчилгаа өөр улс орнуудад хийгдсэн. Эдгээр баригдан хоригдсон этгээдүүд тус бүр доод тал нь 8-аас 10 хүүхдийг хохирогчоо болгон сонгож аваад хайлган сүрдүүлж насан туршидтын бичлэг хийлгэж өөрсдийг нь гэмтээж бүр тэжээвэр амьтдыг нь хүртэл алуулж ирсэн байгаа. Гэхдээ бүр аимшигтай зүйл нь энэ 250 орчим этгээдүүд бол ердөө л баригдсан хүмүүс нь үүний цаана дахиад хэдэн ч гэмт этгээдүүд байх боломжтой. Цаашлаад бүр 764 гэх энэхүү групп нь анхны ийм аимшигтай зүйлсэдэг бага насны хүүхдүүдийг онилдог групп байгаагүй. Энэ группийг анх нээсэн 15 настай Bradley CVLT гэж группийг анх олоод энэ групптэй адилтгаж энэ 764 гэх группийг нээсэн байлээ. Энэ CVLT гэдэг групп нь болохоор анх 2019 онд нэгдэжсэн. Энэхүү группийг анх нээсэн хүн нь Rohan гэх нэртэй Францад сурдаг энтгэг оюутан. Эхэндээ бол энэхүү групп нь дандаа нэг тийм хар бараан зүйлс ярьдаг, сатан буюу чөтгөрийг шүтгчд хэмээн өөрсдөө нэрлэдэг ийм хідэн хүүхдүүд байжгаад сүүл рүүгээ энэ нь бүр даамжраад баг багаар гим зэмгүй хүмүүсийг тэр тусмаа насан туршаагүй хүүхдүүдийг хүчирхийлж айлган сүрдүүлдэг ийм бүлэг хүмүүс болон хувирсан байгаа. Энэ группт байх гишүүд нэг нэгээрээ Instagram, Discord, Roblox гэх мэт ер нь онлайнаар хаанаас бага насны хүүхдүүдийг олж авч болох бүхэл газруудаас бага насны хүүхдүүдийг хайж олоод эхэндээ тэд нартай чатлаад, найз шиг нь харьцаж итгэлийг нь олж авч хагаад дараа нь тэдгэр хүүхдүүдийг өөрийнхөө нууцыг надад хэлээж эсвэл нүцгэн зураг явуулаач хэмээн нууцыг нь мэдэж аваад эсвэл янз бүрийн нүцгэн зураг бичлэгүүдийг нь олж аваад дараа нь буцаад өвгөрөө төрөв барин хүүхдүүдийг айлгаж сургуулийн чинь групп дээр нийтлэн, эцэг эхэд чинь хэлэн, найзуудад чинь үзүүлэн гэх мэтээр өөрснөө иргэшээлдээ оруулан Discord дээр төлбөртэй групп нээгээд сүрдүүлэхэд өртсөн хүүхдүүдийг хүчээр лайв стрим хийлгэж эсвэл зураг бичлэгүүдийг нь илгээж мөнгө олох болсон. За энэ CVLT гэх группийг анх нээсэн Rohan гэх этгээд одоогийн байдлаар мөн л шоронд хоригдож байгаа. Түүний яг ямар ял авах нь одоохондоо мөн л тодорхой болоогүй байгаа юм билээ. Учир нь хохирогчд араасаа гарч ирсээр л байгаа. За ер нь бол эдгээр группүүдэд байдаг хэрхэн ил болсон баривчлагдсан этгээдүүдийг бүгдийг нэг нэгээр нь яраад ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нэрлээд явах юм бол бараг 4-5 цагийн бичлэг болохоор тийм олон гэмт хэрэгүүд байсан. Бүр FBI-аас эцэг эхчүүдэд хандан жагсаалт гаргаад хэрвээ хүүхдэд чинь дараах шинж тэмдгүүд илэрч явах юм бол яаралтай анхааралтай авч онлайнаар ямар хүмүүстэй харилцаж байгааг нь шалгаж үзээрэй хэмээн мэдэгдэл хүртэл хийсэн байдаг.
За үүнээс гадна баригдсан этгээдүүд донд хүн амны гэмт хэрэгээр шалгагдж байгаа этгээдүүд ч нэлээд олон хувийг нь эзэлж байгаа юм байлээ. Учир нь эдгээр сүлжээнүүдэд гишүүнээр орохын тулд хэн нэгнийг өвтгөж, зовоож, эсвэл амь насыг нь хөнөөж, бүр хүчээр бэлгийн харьцаанд орж байгаа зураг бичлэгээ хийгээд түүнийгээ группийн толгойлогчид руу нь явуулснаар тэд бичлэгийг үзээд групптэй оруулах хэсгийг шийддэг. Тэгэхээр яг цааш нь бүр ухаад үзэх юм бол эннээс илүү бүр ямар амар зүйлс энэ группийн цаана нуугдсаар байгаа гэдг нь харагдаж байгаа. Үүгээр зогсохгүй өөр хэд хэдэн өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлсон явдалтай энэ хүү групп нь мөн холбогдоод байгаа. Гэхдээ эдгээр хөргүүд нь яг одоогийн байдлаар шалгагдж байгаа тул олон нийтэд тодорхой мэдээллүүд нь цацагдаагүй байгаа юм байна. Тэгэхээр энэ хэргийн хувьд хүүхдүүдээ дүүнраа цахим орчинд яг юу хийж гин, ямар хүмүүстэй хамт тоглож гин, ямар бичлэгүүд үзэж гин, эсвэл танихгүй хүмүүстэй харилцаж гин үү гэдгийг нь шалгаад хүүхдтэйгээ ярилцаад онлайнаар ямар ч хүнд өөрийн хувийн мэдээлэл, гэрийн хаяг, сурдаг сургууль, өөр юу гэдгийг бусад бүх хувийн мэдээллээ хүнд ч хэлж болохгүй гэдгийг нь сайн сануулж авах хэрэгтэй гэдгийг харуулсан ийм хэрэг байна. Тэгээ бүр энэ групптэй холбоотой маш олон хэрэг байсан. Эндээс яг хэдхнийг нь түүгээл нэг цухас яриад өнгөрлөө. Тэгээ бүр ийм гэмт хэрэгүүд одоо хүртэл энэ тэнд хаасаагүй гарсаар байгаа гэдг нь бүр аимшигтай. Цагдаагийн газраас ч тэр цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас ч тэр энэхүү 764 гих группийг хэдэн удаа хаагаад ч одоо хүртэл ямар ч нэмэргүй байгаа юм байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэлдээ сэтгүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд энэ удаагийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараараа уулзтлаа. Түр баяртай.